сайн малчин хүн гэдэг нь тодорхой шүү дээ. Сайн малчин. Сайн малчин. Олон малтай хүн бишээ, сайн малчин. Сайн малчин хүн. За. Малчин хүн бол мянган мэргэжлийн эзэн гэдэг. Тэгэхээр ерөөсөө бүхэл ажиллагааг хийж чаддаг, цаг уур мэддэг, эмчийн ажил хийж чаддаг, тийм ээ. Малын эмч хийж чаддаг, малын генетикч үржлийн асуудал хийж чаддаг, зохицуулж чаддаг. Цаг уурч одоо орон судлаач бүгдийг хийж чаддаг хүнийг малчин гэдэг байна шүү дээ. Сайн малчин. Тэгээд тэр малчин хүн бас дээр нь одоо өнөөгийн нөхцөлд бол тэр өөрхийнхөө орлогыг зохицуулдаг, тэр санхүүгийн мэдлэгтэй менежер гэдэг тэр хүнд хийж чадахгүй ажиллаа. Сайн малчин хүн бас зуд тойрчдаг гэдэг юм. Тийм сайн малчин хүн. Тийм. Тэгэхээр дараагийн би танаас асуух гэж байгаа асуулт бол Монгол малын нэг гайхамшигтай зүйл нь бол одоо хаягдл хог гэж юусэн малд байдаггүй. Бүх юм нь үр жимтэй байдаг. Тэгээд түүхийд гэдэг нэг том бас зүйл бий малд. За энэ нь бол одоо сүүлийн жилүүдэд бас арай л өнгөдлөө. Үнэхээр бас гомдмоор гэж хэлэхээр юм болж байна. За сүүлийн үед бас харьцангуй баг зэрэг сэргээд ах шиг байна. Малын гаралтай түүхийдийг одоо үнэ ашигыг дэш нь нэмэгдүүлэх тал дээр бас ямар ажил хийж байна. За тэгэхээр энэ хөдөөжин гаралтай бүтээгдэхүүнүүд түүнд малажхан гаралтай бүтээгдэхүүнүүд түүн дотроос энэ аршир түүхийдийн үнийг одоо нэмэгдүүлэх асуудал бол чухал байна. Тэр мал махныхаа үнийг нэмэгдүүлэх шаардлага байгаа юм. Тэгэхээр эдгээр асуудлуудыг нэмэгдүүлэхийн тулд ерөөсөө энэ суур өөрчлөлтүүдийг зайлшгүй шаардлагатай. Нэгдүгээр тэр малаа эрүүлжүүлэх, малаа эрүүл болгох тухай асуудал байна. Малын удам мөхсөл генетикийн тухай асуудлууд байна. Дээр нь малчтын хариуцлагын тухай асуудал. Энэ малын эмчнэрийн хариуцлагын тухай асуудал гэдэг юм. Ингээ маш олон бодлогын ийм суур асуудлуудыг шийдчихэж бид энэ малаа түүхийдээ үнэтэй болох тухай асуудлыг ярина. Өөрөөр хэлбэл бидний бэлтгэн гаргаж байгаа түүхий эрэлттэй байх хэрэгтэй. Эрэлттэй байж борлуулалттай байна. Энийг бид одоо өнөөдөр бас дэндүү сайн ойлгох шаардлагатай байна. Тэрнээс бол өргөс авцсан юм шиг гинтхэн нэг нөхөр ажил аваад л мал махыг үнэтэй болгоод арширыг үнэтэй болгоод зах зээл зараал худалдаал явчих тухай асуудал биш. Суураар нь сайжруулж иж, жиг сайжруулж, тэгээ олон улсын чанар стандартын шаардлага хангаж үйж, зах зээлийн эрэлт бий болж иж, зах зээл өөрөө бидний санал болгосон бараа бүтээгдэхүүнүүдийг эрэлттэй авах гэж булаацалдаж хүсэж байгаа нөхцөл энэ бараа бүтээгдэхүүн үн нэмэгдэн энэ өөрөө зах зээлийн хууль. Бас энэ түүхийд унж байгаа шалтгаанууд бий л дээ. Гадаад шалтгаанууд бий. Дэлхийн эдийн засгийн хямрал болж байна. За дээр нь савх энэ арьс ширэн бүтээгдэхүүний хэрэглээ бас тодорхой хэмжээгээр хумигдж байна. Тийм ээ. Ингээд зах зээлд өөрт нь бас эрэлт нь бас ингэж хумигдж байгаа тал бий. Эдийн засгийн хувьд, хэрэглээний хувьд. За дээр нь зарим тохиолдолд маркетингийн хувьд ч юм уу. Ингээд зах зээл өөрөө хумигдж байгаа талууд бас гадаад талдаа ажиглагдж байгаа. Дотоод талдаа бидэнд бас асуудал байна. Бид түүхийд бэлтгэх бас тогтолцоо байхгүй. Түүхийдээ бид хойр бэлтэж байна. Арьс ширээ гараар бэлтэж байна. Тэгээ бэлтгэхдээ бид түүхийдээ маш гэмтэж арьс ширээ. Малын арьсыг болгохтой шалмлаа хийждэг, зүсээ хийждэг, ураа хийждэг, буруу хадгалдаг, тийм ээ. За дээр нь мал үржлийн явцад, мал эмчилгээний явцад нөгөө хатиг. Энэ ховлц. Эдгээр чинь нөгөө арьсан дээр чинь том гэмтлүүд учруулцдаг. Эн чинь үйлдвэрт очихороо стандартын шаардлага хангахгүйгээд гологддог. Нийт бэлтгэж байгаа үйлдвэрт бэлтгэж байгаа арьсны баг 30-40% шиг нэг шаардлага хангахгүй гэдэг байдлаар гологдоод өнгөтчихдээ. Ингэхээр бид яах вэ? Бид ерөөсөө л тэр олон улсын технологи стандарт шаардлага гэдэг юм руу малчтаас ахуулаад түүхийд бэлтгэхийн нийлүүлэгч үйлдвэрлэгчид бид бүгд дээр орох шаардлага. Тэр энийг бид цогцоор нь энэ асуудлыг суураар нь шийдчихэж бид цаашдаа энэ асуудал руу явах хэрэгтэй. Тэгээ өнөөдрийн ажлыг бид эхлэх хэрэгтэй. Өнөөдөр тэгжээж маш хурдан хугацаанд дараагийн үр дүн үзэхийн тулд бид энэ асуудлыг өнөөдөр л эхлэх хэрэгтэй гэж үзэж бид төлөвлөж ажиллаж байгаа. Бид бол энэ салбарынхаа бас олон мэрэгчлэтнүүдтэйгээ уулзаж ярилцаж энэ салбарт бизнес эрхэлсэн олон хүмүүсийн санал бодлыг бол байнга сонсож ингэж ажиллаж байгаа. Малчтайгаа төртөөгөө үйлдвэрлэгчтэйгээ бизнесийнхэнтэйгээ хамтарч байж энэ одоо сайн яадаг зүйлүүд бодит болох юм боломжууд бол одоо нэгтэй бол байгаа тийм ээ.